хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тоглоё бүгдээрээ хөдөлж тоглоё бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но Ускуд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 бүсгүй би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж явна Сайн байцгаана уу үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй үсэг уралдаан тэмдрүүдийг эхлэж байна. Аливаа хөгжилтэй үсгүүд байна уу? Ямар сул юм бэ? Аливаа байна уу? Тийм ээ үзэгчтэй хүүхдүүдээ багангийн сурагчдыг их хэлээр зөв ярьж уншиж бичих дадлыг сургадаг хөгжилтэй үсгүүд уралдаан тэмдрүүдийг эхлэж байна. Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн Адиа огштой 3-ын А-ангийн Улбар Шабаг. Харин зүүн гартаад нийслэлийн ерөнхий боловсролын Уудан Монгол сургуулийн Инкер логчтой 3-ын Б-ангийн Цэнхэр Баг байна уу? Ингээд нэвтрүүлгийн 1-р үе сонсъё харъя бодъё. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодитоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн эхний үг бол 2 үетэй нэр үг байна хүүхдүүдээ. За сайтар сонсоорой. Ойлгосон бол би та нарт нэг зүйлийг сануулж хэлье. Үгээ бүтээж дуусаад хонгоо дарна. Аль баг төрүүлж үгээ бүтээж хонгоо дарж чадна тэр баг 1 оног авна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тэгвэл бүгдээ хамтаа сонсцгоё. 2 үетэй нэр үг шүү. За анхаараарай. Багууд анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээгээрэй, үгээ бүтээгээрэй. 2 үетэй нэр үг байгаа. Цэгэр баг хонгоод авчихсан. Цэгэр баг мэлхий, улбар шар баг муу адил мэлхий гэж үгтэйсэн байна. Чи мэлхий өмнө сонсч байсан мэй? Яг амьдрал дээр бодитоор. наа Сайн сонсож байгаагүй юу? За, чи нүд мэлхийг харж ирсэн үү? харж байгаагүй За, мэлхий харж ирсэн хүүхдөө нөө. Төрлөөр өөр байд юм уу? ер нь тийм За тэгвэл хэдүүлээ хамтдаа цэгэр багийнхнаас асууя те. Цэгэр багийнхан муу адил мэлхий гэдэг үг бүтээсэн. Мэлхий гэдэг чинь 2 үетэй нэр үг мөн билүү? муу За чи нэг үерцлээ үзүүлээч. мэлхий Зөв үү? За тэгвэл бүгд хамтдаа үерцлээ тэхүү. За мэлхий. Чи ямар дуу гарсан юм? тэгж тоо Ахад сонсоо. грак Мэдгэнд чи мэлхий яаж дурд мэдхүн? гуак Энэ мөн шүү дээ хүүхдүүд ээ. За тэгвэл бүгдээ хамтдаа зөв хариултыг олж мэдье. Мэлхий мөн байна уу биш үү? За харцгаая. Зөв хариулт бол мэлхий мөн байлаа. Баяр хүргэе хүүхдүүд ээ. Мэлхий ч болохоор газар уснаа явах юм байна. Нэг осонд усанд ч амьдарч чаддаг, газар дээр ч амьдарч чаддаг. За тэгээд хөвчлэн шавжаар хоололдог. Ойлгомжтой юу? За тэгээд мэлхий ихтэй юм гол мод айгүй цэвэрхэн байд юм байна шүү. За хүүхдүүд ээ. За тэгээд өнгөр сая үгээ бүтээж төрүүлж хонгоод дарч чадсанараа цэгэр багтаа нэг оноо авсан байна. Тэдэнд баяр хүргэе. Одоо харин манайха 2 дахь үг. За дараагийн үгийг бүгдээр харцгаа. Энэ үгийг бүгдээр жүжигчний үйл хөдлөлөөс олж мэдэх болно. 2 дахь үг болохоор 1 үетэй нэр үг байна хүүхдүүд ээ.
За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээгээрэй. Үгээ бүтээж дуусаа хонгоод арга шүү. Цэнгэр баг ахаад үзчих. Улбар шар багийн шүүд цэнгэр баг муу шүүд гэж бүтээсэн байна. За цэнгэр багийн энэ удаа бас дөрүлээ үгээ бүтээн шиг боллоо тий. Тэ. За яагаад шүүд гэж бодсон бэ? Чигээрээ шүдэн өвдөд байсан болохоор. Шүдмүүд нь өвдөж ирсэн үү? Чи шүдээ нэг хараалтаа ингээд өөр ингээд ингэж байгаа начиг. Оо ямар гоё шүдтэй. За чиний шүдэг арай. Оо таарч бүгд гоё шүдтэй юм биш үү? За бүгд улбар шар багийнхнаас сууя. За улбар шар багийнхан муу адил шүдгээ бүтээсэн байгаа тий. Яагаад шүд гэж бодлоо? Чихэрээ шүдэн өвдөд. За шүдний эмчтэр очиж үзчихсэн үү? Үдчихсэн. За. Тэгээ яагаад шүдний эмчтэр очсон мөлий? Харахаа гэдэг. Оо шүдний хорхоо ийц. Яагаад хорхоо иддэг вэ шүд? Чихэр. Яг зөв. Тэгэхээр хэдүүлээ жихрээ бас ингээд их хэмжээгээр иж болохгүй. Гэхдээ багаар иж болно тийм ээ? За, чинээ хизээ хамгийн сүүлд шүдний эмчтэр очсон бэ? Очсноо. 4 сарын дундуур 4 сарын дундуур нэг очсон тий. За ойлгомжтой. Тэгвэл бүгдээрээ хамтдаа зөв хариулт нь юу болохыг олж мэдцгээ тий. За, зөв хариулт нь нэг үедээ нэр үг гэсэн. Зөв хариулт бол шүд байлаа. Баяр хүргэе. Бүгд хүний амьдрал шүд 2 удаа ургад юм байна. Нэг нь сүүн шүд, нэг нь ясан шүд тийм үү? 5-аас 7 наснд бидний хамгийн анхны ургадаг сүүн шүд чинь 5-аас 7 наснд дунаад дараа нь ясан шүд буюу одоо бидний одоо ахыхын энэ шүдмэд бол ургасан байна штэ. Та хэдийнх одоо яг бас сүүн шүд чинь унаа, ясан шүд чинь ургаж эхэлж байгаа гэсэн зүг биз дээ. Яг зөв. Тэгэхээр дөнгөж сая үгээ амжилттай бүтээж хонгоод авч чадсанараа цэгэр баг ахын 1 оног цуглуулж чадлаа. Тэнд баяр хүргэе. Одоо харин хүүхдүүдээ 3 дахь үгийг харцгаая. 2 үедээ нэр үг байна. Энэ үгийг бүгдээрээ студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Тэгэхээр манай студид яг одоо нэгэн зочин ирсэн байгаа гэсэн үг шүү. За хүүхдүүд ээ. За анхаарал өгдөө яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Хоёр үедээ нэр үг шүүхтүүдээ. Гурав, хоёр, нэг. Та цэнгэр багийнхан ямар үг бүтээсийг харцгаая. Хөгжим гэж үг бүтээсэн байна те. За хоёр үедээ нэр үг мөн үү? Мөн. За яагаад хөгжим их болов? Ер нь эхлээд дуучин гэж бодсон. Гэхдээ дуулах юм бол ер нь үхтэй байдаг. Тэгээд тэрэн дээрээ баг үхэхгүй байсан. Тэгэхээр хөгжим гэж бодсон. Саяхан ямар үзүүлбэр юм шиг байна? Мэдхүү. Саяхан ямар үзүүлбэр байсан юм шиг байна? Монгол юм үндэсний хувцастай. Монголын язгуур урлагийн нэг төрөл зүйл юм шиг байна тийм үү? Сайн мэдэхгүй байна те.
За тэгвэл бүгдээр улбар шар багийнхнаас асууя. Улбар шар багийнхан болохоор дуучин гэдэг. За дуучин гэж мөн хоёр хүнтэй нэр мөн үү? Мөн. Яагаад дуучин гэх болсон бэ? Дуучин дуулж байгаа болохоор дуучин гэж Тийм нэрлэв. үү. Цэнгэр багийнхаа сая хэлж шít. Яг дуучин гэх гэсэн чинь бас ингээд дуулаа тийм үгтэй биш болохоор яг дуучин гэж хэлэхэд хэцүү байгаад байна. Тэгээ бид нэр хөгжим гэж бодлоо гэнэ. Чиний хувьд юу гэж бодож байна? Дуулах заавал шүлэг тийм үг хэлт юм уу? Хэлэх ёстой байдаг уу? Мэдгүй. Сайн мэдгүй нэ. Би ч гэсэн бас сайн мэдгүй байна. Одоо хэдүүлээ гэхдээ зөв хариултыг л олж мэдээ те. Зөв хариулт нь хөгжим байсан болов уу, дуучин байсан болов уу? Аль эсвэл өөр юм байсан болов уу? Бүгдээ олж мэдцгээе. Хөөми байлаа хөхтүүдээ. Хөөми гэсэн үг байсан байна. Юу вэ? Тэ? Яагаад тэгсэн юм бол хэдүүлээ хамтдаа дөнгөсөө бидэнд гайхалтай үзүүлбэр үзүүлсэн уран бүтээлчээ өрөөдхөө. За алгаач өгтөө авцгаа хэдүүлээ гоё мэдээлэл авъя. За сайн байна уу та? За сайн байцгаана хүүхдүүдээ. За. Баярлалаа. За саний үзүүлдэг үзүүлбэр бол одоо монголчуудын язгуур урлаг, за бит бус соёлын өв гэж ярьдаг хөөмийн урлаг байлаа. За хөөмийн урлаг нь бол хүм байгаль амьтан гурийн харилцаанд ор бий болсон ийм монголчуудын одоо үндэсний ардын язгуур урлагийн нэг төрөл юм аа. За монгол хөөмийн бол дотроо хархираа, эсгэрээ, за мөн одоо шулуун дугуйлт гэсэн ийм олон янзын дугуйлтууд байдаг. Тэгээ би бас хүүхдүүдтэй бас сонирн байх болов уу гэж бодоод хүүхдүүдтэйгээ хамтраад нэг дуу хөөмийлээ гэж бодож байна. Тэгэх үү? Тэгээ. Та хэд маань хөгжимдөн яаж хөгжимдөх болов уу гэж бодож байна. Бид нэр алгаа ташил. Зөв. Алга ташлтынхаа хэмнэлээр одоо хөгжимдөх нь байна Оо хүүхдүүдээ. за. Би ингээ хурдлах юм бол та хэд маань хурдан алга ташна гэсэн үг. За. Удаан хэмнэл дээр нь удаан ташна гэсэн үг. За тэгээд эхлэх үү? За тэгээ бүгд хамтаа эхлэе. За тэгээ. За эхлээд хөгжим явлаа. За эхлэе. Зэрэг даши. Жох хурдлаа. За. Хэж жох хурд. Урлаг байна. Тэгээд энэ урлагаа хүүхдүүдээ сонирхож судлаарай. Монголчууд бол одоо урлагийн, язгуур урлагийн ариун баян тийм соёлын өвтөө ард түмэн. Тэгээ морин хуур, уртын дуу, хөөми, бие биелгээ гих мэтчлэн одоо олон сайхан урлаг байдаг юм аа. Тэгээд энэ сайхан урлагаа өвлөж сураад бусдад одоо ярьж авсан мэдээлэлээ түгээгээд ингээд ирээдүйдээ одоо итгэл дүүрэн сайхан одоо хүн болохын тэр ерөөдийг ахын өргөё. Үзэгчтэй хүүхдүүдээ 1-р үеэс Цэнгэр баг маань 2 оноо, Улбар шар баг маань хараахан оноо зөвлөж чадсангүй. Гэтэ яг одоо нэвтрүүлгийн 2-р үе эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд нэвтрүүлгийн 2-р үе бол 2-р үе. Намайг алдарай. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдэхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд бүгд хамтдаа Цэнгэр багийн асуулцах сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээрэй. Хин байна? Гэ үсэг байна. Гэ үсгийн хөгжөөний нэмжчүүд байна уу? Ямар суул юм бэ? Бүгдээрээ суудлаас босъё байна уу? Асуулт нь хүнд үү гайгүй юу? Чиний хувьд ямар вэ? Амархан асуулт уу? За тэгвэл бүгдээрээ хамтдаа чиний амархан асуултанд хариулахаар гарч ирж байгаа Улбар шар багийн 3 сурагчийг урьж байна. За гараад ирээ. Чэгэ ил гэсэн 3 үсэг байна. Билнэ? Бэлээ. За нэг гой хааш тулчих өөдөөсөө. За
Энэ үеийн дөрмийг танилцуулъя. Та бүхэн асуултнаа шууд хариулж чадвал 5 оноо, үсэг нэг боломж ашиглавал 3 оноо, ангийнхнаасаа тусалцсан авсан тохиолдолд 2 оног авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол та бүхний асуултын хариулт олсон нууц үсгүүдийг урьж байна. За гараад ирээрэй. Хүү. За нэг үсэг 2 3 4 5 6 7 8 9 үсэг байна. За бидэнд асуултыг хэлж өгөөч. Унсаж турхай болох гэсэн утгыг ямар үгээр илэрхийлэх вэ? Үлсэж туран мэддэм үү та? Үлсэж турангаа болох гэдгийг ямар үгээр илэрхийлэх вэ гэсэн чинь шууд ямар амар шууд хариулж гарч амар утгагүй шүү дээ. Хариулт бол гуриглах зөв үү? Зөв. Супер баяр үргэлж. За өснүүдээ нэгээрээ. Гуриглах гэж үг шүү дээ хүмүүс дээ. За энэ үг Монголын сургагч нар байдаг үг юм уу тийм ээ? Байдаг. За Цэнгэр багийн геосгээ бидэнд гоё асуултайгаа дэлгэрэнгүй тайлбарыг өгөөч. Монголын сургагчдэр харин тэгжил тайлбарсан. Яг Монголын сургагчдэр ингээд нарийн тайлбарлаад өгсөн байдгүй те. Үлсэж туранхай болохыг гуриглах гэж нэрлэдэг байна. Тийм үү хүмүүс ээ? За баярлалаа ингээд бидэнд сонирхолтой тань мэдгүй асуулт мэдгэж ирсэн Цэнгэр багийн геосгэндээ бүгдээ алгачаа баяр үргэлцгээе. Харин энэ үед асуултандаа шууд хариулж бүтэн 5 оног авч чадсан Улбар шар багийнханд баяр хүргэцгээе. Үзэгчдээ одоо харин Цэнгэр багийн асуултанд хариулж Улбар шар баг асуух байж. Бүгдээ хамтаа Улбар шар багийн асуулцах сурагчийг тайснаа урьж байна. За гараад ирээрэй. Каусыг. Одоо хоёулаа чиний асуултанд хариулж Цэнгэр багийн сурагчдыг өрөх үү? Яг доо миний асуултанд асуухдах 3 сурагчийг урьж байна. Тийм ээ. Яг одоо Улбар шар багийн Каусгийн асуултанд хариулах Цэнгэр багийн 3 сурагчийг тайснаа урьж байна. За гараад ирээрэй. Ямар үсгүүд байна? Ис байна, У байна, В байна. Тэдний өгчөөн дэмжигчдийг сонсцгоё. Байна уу? Намаасаа уншсан уу? Уншсан. Асуулт бол намн дээрээс орж ирнэ. Та бүхэн ихтэй жоо хүндхэн даваад тултаа. Ягаад гэхээр дүнгийн сайхан Улбар шар багийнхан шууд асуултанд хариулаад бүхэл 5 оног авцсан байгаа тий. Тэгэхээр та чинь 5 оноо авч чадныг тэтгэлтэй байна уу? Тэтгэлтэй. За тэгвэл бүгдээ хамтаа Улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа урьж байна. За гараад ирээрэй. 1 үсэг 2 3 4 5 6 7 8 үсэг байна тий. За 8 үсгээс бүрсэн хариулт авах нь тийм үү? За бүгдээ хамтаа асуултыг сонсгоё. Хийж байсан зүйлээ удаан хугацаагаар хийхгүй байснаас мартаж ив дүүгүй болох чадвар дадал муудахыг юу гэж хэлдэг вэ? Гэсэн асуулт байна. Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тийм бол бод хугацаа явж хэллээ. Хариулт олцсон уу? Баста. Хариулт бол Маруухан. Маруухан. Маруухан гэж хариуллаа. Хариулт зөв үү? Буруу байна. Та яг маруухан гэж бодчих үү те? 8 үстэй байсан шүү дээ. За ингээ бүгдээрээ ингэснээр хэдүүлээ. Үсэг нэг боломж руу оргооллоо. За 8 үстэй болохоор та бүхэн 3 үсгийг нээж болно. Хэд үсгийг нээх вэ? Эхний үсгийг. За хамгийн ихний үсгийг нээцгээе. Төрх юм биш төсөр. Энд чи төсөр. Тэ үсэг гарч ирсэн байна. Одоо 2 дахь үсэг. Эхний үсэг тэ хэд үсгийг нээх вэ? 2 3 4 5 6 7 8. 4 үсгийг нээ. Үсэг бидэнд боллоо. За одоо дахиад нэг үсэг нээх боломжтой. Хэд үсэг вэ? Хамгийн сүүлийн үсгийг нээж харуулъя. Т үсэг байна. Т О Х гэсэн үсгүүд бидэнд боллоо. Ингээ бүгдээрээ хамтдаа бод хугацаа эхэллээ. Ярилцаарай. Төсөр маруухан биш төсөр гэсэн. Харин би ихлэ төсөр гэж бодож байгаа маруухан гэсэн андуурч. За төсөр. Харилцаг олцсон уу? За одоо андуурахгүй шүү дээ. Яг 8 үстэй мөн байгаа шүү дээ. За ингээ хариул. Төсөр. Зүг. Супер баяр үргэе. За өсгүүдээ нэг харуулаарай. Хариултаа яаж авсан бэ? Түрүү хамгийн ихэнд баг олцсон гэсэн жоо андуурсан тий. Харин тэгсэн. Юун дээр жоо алдсан юм шиг байна. Шууд маруухан гэж бодсон. Уурт болоод харна гайхаад өөр юм шиг санагдаад маруухан юм шиг санагдаад. Нижиж ахлаа юу гэж би төсөөлөх үгийг харин тэгвэл сая яаж олж мэдэв? төсөөлөх гэдэг болохоор нөгөө боломжоо ашиглаад За. өсгүүдээ ингээд эргүүл тэгээд гаргаж ирсэн болохоор ингээд тааж чадсан. Яг зөв боломжоо ашиглангууд өсгүүд ил олонгож харангуудаа маруу
төсөөлөх байсан юм биш тэгээ бодоо олцсон байна тийм үү? Тийм. За. Тэгвэл бүгд хамтдаа энэ хүнийхээ дэлгэрэнгүй тайлбарыг Улбар шар багийнхан Каускнээс авцгаая. Төсөөлөх гэдэг нь хийж байсан зүйлээ удаан хугацаагаар хийхгүй байснаас мартаж эв дүүгүй болох чадвар дадал муудахыг хэлдэг. Манай Цэнгэр багийнхан асуултанд өсгөнийх боломжоо ашиглаж хариулснаар 3 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Одоо харин бүгдээрээ нэвтрүүлгийн 3 дугаар үе рүү аяллаа үргэлжлүүлцгээе. Энэ үед багууд үсгээр наадна. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Ингээ бүгдээрээ хамтдаа Улбар шар багийн үсгээр наадч 3 сурагчдыг урьж байна. За гараад ирээрэй. Э үсэг байна, З үсэг байна, Д үсэг байна. Бүгдээрээ хамтдаа та бүхний даалгаврын үсгүүдийг урьж байна. За гараад ирээрэй. Им үсэг байна, цохорой, Д үсэг, А үсэг, Эд үсэг, А, хагши, тэгээ араас нь Г үсэг. Ууртай гарч ирж байна тий. За ингээд 1 минутын хугацаа самбар дээр бичиж 2 минутын хугацаа ногоон тайсан дээр үгүй амьдууд нь бүтээсэн үг болгон тоолонгоор 1 оноо. Ингээд цаг За цаг дууссан байна. Одоо та бүхэн 2 минутын хугацаанд үгээ ногоон тайсан дээр амьдлахтай заавал самбар дээрээ бичих шаардлагагүй шүү. Заа юу. Шууд амьдуулж болно. За бид нөө. За ингээд цаг явж гэлээ. Ногоон тайсан дээрээ. Гээ. Ад гэдэг үгийг авлаа. Ам гэдэг үгийг авлаа. Ой. Газ болно шүү дээ. А гэдэг үгийг авлаа. Гайрын фэрсэлээ. А гэдэг үгийг авлаа. Эс гэдэг үгийг авлаа. Газ гэдэг үгийг авлаа. Тал гэдэг үгийг авлаа. Мал гэдэг үгийг авлаа. Там гэдэг үгийг авлаа. Там гэдэг үгийг авлаа. Талаа гэдэг үгийг авлаа. Амл гэдэг үгийг авлаа. Ингээд цаг дууссан байна. Бүгдээ яг одоо хамтдаа Улбар шар багийнхан 3 дугаар байсныг хэдэн үгийг амжилттай зөв бүтээснийг олж мэдцгээе. Алуу самраа өгөөч. Ингээд Улбар шар багийнхан ал, ад, ам, аг, га, айл, гал, дал, мал, лам, даам, далай, амл гэсэн нийтдээ 13 үгийг амжилттай зөв бүтээж чадсан байна. Баяр хүргэе.
13 авсан сэтгэл хангалуун байна уу? Хангалуун байна. 13-оос илүү он авах боломжтой хэсгээ хэдүүлээ. Яг одоо шалгаад үзье. За ингээд 50-аар харах юм бол өөр ямар үгнүүд байх боломжтой байсан мэн бүгд харах уу? Дайла. Тийм биш, дайл гэдэг үг байгаа шүү дээ. Малгай. Малгай. Тийм байна. Малгай гэж үг вэ? Гайдал. Гайдал хагасчтай болохоор болохгүй тий. Найзуудтайгаа сэтгэлийг сонсцгоо. Гэвс ихсээ ямар үгэнд оролцсон? Гал. Гал гэдэг үгэнд орсон уу? Чи өөрөөсөө гал залуу юм а тий. Чи хамгийн сүүлд миний гарыг амар зогсон ш дөрөв. Улайцсан ба. Одоо хүртэл улайцсан юм ш тий. За, Дэвсгээ сайн аа чамаа хин гэдэг вэ? Гэгээ. За, гэгээ штэ харин жинг. Дэвсэг гэгээ байсан юм уу тий. Чамаа штэ тал таам гэгээл гэдсэн ш. Чи ясаа өөрийнхөө үсгийг мартсан уу? Сандарсан уу? Би сайн сонсохгүй байсан. За аавсгүй. Сэтгэл гоё нөө. Тий. За, 13 авсандаа баяртай нөө. Баяртай. За, тэмцээнд орж байгаа нь ямар вэ? Ангийнхнаараа одоо ингэ тэмцээнд орж шít. Гоё. Гоё нөө. За, эсрэг багийнхныхаа тухайд юу гэж бодож байна? Уудам Монгол сургуулийн хүүхдүүд ямар санагдаж байна? Гоё санагч. Гоё санагдаж байна. Хамтдаа өрсөлдөхөдтэй хөгжилтэй санагдаж байна уу те? За, тэгвэл гоё өрсөлдөгч найзуудаа амжилт хүсье гэсэн үг шүү дээ. Тэндэг хүн байсан шүү дээ. Тийм үү? Чи хамаатай юм уу? Зүгээр найз юм уу? Өвөөгийн дүүгийн хүүхэд нөх юм аа. Тэгэхээр баг хамаатан гэсэн үг шүү дээ. Яа. За, чиний хувьд Надаа гоё санагч. яг аль хэсэг нь гоё санагдаж байна? Манай нэвтрүүлгийн 3 үе байгаа шүү дээ. Үсгээр наад. Үсгээр наадах нь айгүй сонирхолтой байна уу те? Тийм. За, үсэг. За, гоё үсгээр хэлсэн нэг гоё үг хэлээч. Аав. Яг зөв те? Аха. За, чи аавтай хайртай юу? Хайртай. За, тэгвэл гоё аавтай хайртай шүү гэлч юм уу? Аавтай хайртай шүү. За, сайн уу ийм үсгээ? Сайн. За, ийм үсэг бас түрүүнд энд ганцаараа зогсож ирсэн доо. Яасан бэ? Сандарсан уу? Сандарсан. Юун дээр хамгийн сандруу? Тэр нэг сая нэг анхаарлаа төвлөрүүлэхгүй байжгаад нэг үгэн дээр арай цаг алдсан. Яг зөв. Анхаарлаа төвлөрүүлэхгүй байж хаад нэг үгэн дээр жоох удаан гарсан байна тийм ээ? За, хүүхдүүдээ ингээд улбар шар багийнхан маань энэ үеэс нийтээ 13 үгийг амжилттай зөв бүтээж багта 13 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Үзэгчдээ одоо харин манай Цэгэр багийнхан 13-аас их оноо авч чадах болов? Аль эсвэл эсэргээрээ бүгдээрээ олж мэдцгээе. Ингээ бүгдээрээ хамтаа Цэгэр багийн үсгээр наадагч 3 сурагчийг тайснаа өрж байна. За гараад ирээрээ. Ийм үсэг байна, уу байна, ир байна. За. Тэдний баг хөгжинэгчд байна уу? За 13-аас их оноо авч чадах уу? За тэгвэл бүгдээрээ та хэдийг харцгаа. Энэ үеийн дөрвийг мэдэх үү? Мэдэн. 1 минутын хугацаанд самбар дээрээ бичээд 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр үгээ амьлуулна. Амьлуулсан үг болгоны тоолонгоор 1 оноо. За ингээд яг одоо Цэнгэр багийн даалгаврын үсгүүдийг хамтдаа урьдцгаая. За гараад ирээрээ. Ямар үсгүүд байна? За эд үсэг, ис үсэг, ү үсэг, ахаад ү. Тэгээд энэ д гэсэн үсгүүд байна. Вау. За ингээд бүгдээ хамтаа цаг эхэллээ. Нэг яаж байгаа юм? Өнөг биш шүү дээ. Өнөг байж болно шүү дээ. Гээ үсэг алга үд. Гээ үсэг алга хөө. Гээ үсэг алга. Нэг. Гээ үсэг алга. Нэг. Нүг. Банут. Үл. Нүүр шүү. Ир үсэг. Сүү. Дил. Ду. Ит. Нис. Цаг дуслаа. За одоо 2 минутын хугацаанд үгээ бүтээхдээ заавал самбар дээр биш шаардлагагүй шүү. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол хугацаа эхэллээ. Ус. Үс гэдэг үгийг авлаа. Сүү. Нүд. Сүү. Нүд. Нүд гэдэг үгийг авлаа. Сүү гэдэг үгийг авлаа. Үл. Үүд гэдэг үгийг авлаа. Сүү. Аян шахта гараач. Сүү. Энэ.
Түүн гэдэг үгийг авлаа. Дэд гэдэг үгийг авлаа. Дүү. Дүү гэдэг үгийг авлаа. Эд. Эд гэдэг үгийг авлаа. Дүүн. Энийг нэг үсгээр юм даа. Дүүн үг байхгүй юм биш үү? Мөхч анда. Сэд гэдэг үгийг авлаа. Нүү. Эн уу яваач. Нүү гэдэг үгийг авлаа. Үүд. Үүд гэдэг үгийг авлаа. Үүд. Цаг дуслаа. За. Цэгэр багийн идон авч чадсан бүгдээ хамтаа шалгаад үзцгээе. За самраа нэш нөгөөрэй. Цэгэр багийнхан идон авсныг бүгдээ олж мэдцгээе. Үс, нүд, сүү, үүл, сүүн, дил, дүү, ид, сэл, нүү, үүд гэсэн нийтдээ 11 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 11 он авсан баяр хүргэе. Ямар өгнүүд бүтээлээ? Яалаа хэлээ хоёул идүүд дахиад нэг хараад үзье. Өөр биднэрт боломжтой өгнүүд юу байсан бэ харах уу? Тэгөө. Үүд гэдэг байсан юм биш үү? Харин тийм би хэлсэн шүү. Нөгөө ихүүд гэдгийн үүд гэдэг үг бүтээж болох байсан байж тэгж юу? Тийм байх те. Бидний нөгөө дүн гэдэг үг бочод ирсэн юм шүү те. Үу энэ дүн. Тэ? Тэгээ танаа ангийнхаа араас дөрүүж ингээ ис гэдээ орлоо тэ. Ис гэдэг бас үг байлаа. Ис. Сонсоогүй шүү дээ. 3 үеийн турш хамт байлаа шүү дээ. Тань мэдгүй асуултанд хариуллаа. Сая үсэг болоод үг бүтээлээ шүү дээ. Ямар хараа? Таалагдсан уу? Таалагдсан. Яг юу таалагдж байна? Яаж байгаа чамд маш хөвгөлтэй байна. Хордон гүйж байгаа нэ. За. Чи ямар хичээлдээ дуртай вэ? Математик. Чи болохоор Математик. босоо. Та хоёр тэгэхээр хоёулаа өрсөлдвөл хин нийлээ онц сурдаг вэ? Хотлоо та хоёр дотроо мэдж байгаа шүү дээ. Чи бах тий. Сайн үс үсгээ. Чи бас л буруу харж штэ. Та хэвчээ жинхэнэ гүйж өгсөн юм шүү сая тайз руу. Үсэг мүсгэн дээшээ доошоо хараа буруу хартлаа гүйсэн юм уу? За ямар байсан 13 он авсан сэтгэл хангалуун байна уу? Үгүй юу. Тэрнээс илүү он авах байсан уу? Итгэл тэрнээс илүү он авч чадахгүй та. Шатан бурхнаас залбирсан байхгүй юу? Угноо. Тэгсэн чи бурхан 13 оноонд л туслаа та тий. Зарим үе заавал бурханд шөөртэй тэгстэй байх нь шүү дээ. Уулнаар дүүл гэж үг үйсэн шүү. Дүүлий гэсэн. Дүүлнээс гэдэг шүү дээ нэрэ. Бүгдээ хамтаа өнөөдрийн дугаард сурагчтай бэлтгэж орсон багш нараа тайзнаа орж байгаа. Гараа дээрээ багш нараа. Алаас шүгтэй алцгаано. За сайн байна уу? За өнөөдрийн мэндийг хүргэе та бидэнтэй сэтгэлээ хаваалцаач 3 үеийн турш ангийнхнагээд камерын араас харах ямар байв? За баярлалаа. Хөгжилтэй хөөрхөн цоглог цаваа хүүхдүүдэд баярлалаа. Тэгээ ард минь байдаг сургууль багш хүүхдэд дэмждэг эцэгчүүдэд бас баярлалаа гэж хэлье. Тэгээ их хэл гэдэг бол эх орны дархлаа болсон их хэлээ сурч, судалж, хайрлаж, хамгаалахыг үе үеийн шавнараасаа болон үзэгч хүүхдүүдээсээ бас үнийг хүсэж байна. Тэгээд амаргүй даваа байна. Бас ард ингээд нөгөө ангид байдаг шиг хаа хүү тэрэ инээгээд дууцчмаар санагдаал те гүйчжэл ингээд бас туслаа зохицуулчмаар санагдаад байд юм байна. Бас сэтгэл аягүй хөдлөж үзлээ. Баярлалаа. Та бүхний бас ажилд нь амжилт хүсье. За баярлалаа танд. За сайн байна уу та? Та өөрийгөө бидэнтэй танилцуулаад өнөөдрийнхөө сэтгэлээ хаваалцаач. Сайн байна уу? Удам Монгол сургуулийн багш их гэрлэнэ. За өнөөдөр хөгжилтэй өсгүүдэд оролцсон хүүхдүүдээр маш их бахархаж байна. Тэгээд нэг өдрийг дурсамж дүүрэн, атлет дүүрэн өнгөрүүлсэндээ айгу талархаж байна. Тэгээд нөгөө сургуулийнхаа өрсөлдөгч сургуулийнхаа хүүхдүүдэд ч гэсэндээ сурлага хөтөлмөрийн амжилтыг хүсье. За баярлалаа үзэгчтэй хүүхдүүдээ. Манай нэвтрүүлгийн цорын гац үнэн зүйлүүд ерөөсөө л энэ их хэл соёл Монгол дархлааг хайрлан хамгаалъя, хадгалан хөгжүүлээ, өвлүүлээ гэсэн юм зорилгонд орон явагддаг. Тэгээд Монгол дархлаа, Монгол хэл чинь бидний улсын хөгжил юм шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээ бүгдээ хамтаа бидний нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ант хэвлэлийн газрын зүгээс явуулсан номын дээцэг гардуулахад таатай байна. Та бүхэн ангийнхаа номын сан баяжуулаарай багш нараа. Ингээ гайхалтай номын билүүгээ. За ном уншдаг хүүхдүүд ээ.
За яг зөв ном уншиж байгаа хэрэгтэй тийм хүмүүс ээ. Ном бол ертөнцийг арга цонх гэдэг. Тэгэхээр хэдүүлээ ном унших юм бол алдаагүй зөв бичиж сурна. Мөн адил үгийн баялаг хөгжинэ. Тэгэхээр хэдүүлээ ном сайн уншиж шүү. За хүмүүс ээ. Яг одоо тайзан дээр хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн нийт хөгжилтэй өсгүүдийг урьж байна. Гараад ирээрээ. За гараад ирээрээ. Одоо харин бид дуулж бас бүжиглэх болсон. Үзэгчтэй хүүхдүүдийн хөгжилтэй өсгөх нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бид 3 үеийн турш тань мэдгүй асуултанд хариулж, өсөг болж, үг бүтээж эхлэлнийхээ Эрдэнэсийн сангаар айсан үр дүнд Сингэр багийнхан маань 16 оноо, Улбар шар багийнхан маань 18 онооны эзэд болсон байна. Тэнд баяр хүргэе. Бид бол хөгжилтэй өсгүүд байлаа. Өсгүүдний